Та хизээ нэгэн цагт бусдад таалагдахын тулд өөрийнхөө байхаа божоод дотроо чимээгүйхэн шансаж байсан уу? Тэд намайг юу гэж бодох бол гэсэн бодол таныг алхан тутам сүдэр шиг дагаж явсан уу? Хэрвээ тийм бол танд нэг зүйл хэрэгтэй. Бусдын дургүйцэл төрхөөс айхгүй байх зэрэг. Тийм ээ. Энэ бол яг ад үзэгдэх зориг номын цөм. Японы философич Ичиро Кишими зохиолч Фумитаке Когонрын хамтран бичсэн энэ ном нь нэгэн залуу нэгэн ухаант багш хоёрын ярианы хэлбэрээр бичигдсэн харахад энгийн мэт боловч гүн утга агуулсан энэ яриа биднийг өөрийн амьдрал, өөрийн сонголт, өөрийн үнэнтэйг нүүр тулах зориг руу хөдөлдөг. Ном адларын сэтгэл судлалын онцд толгуурлдаг. Түүнийг ол санаа маш энгийн. Хүн аз жаргалгүй байгаа нь өнгөрсөн үйл явдлаас биш. Харин өнөөдөр хэрхэн амьдрахаа өөрөө сонгож байгаа тэр сонголтоос шалтгаалдаг. Бид ихэнхдээ өнгөрсөн гимшил, шарх, гонцоо шалтгаан болгон амьдралдаа шийдвэр тогтоодог. Би багтаа тийм байсан. Тийм зүйл болсон. Тийм хүн намайг гомдоосон гэх мэт. Харин энэ номд гэж өөрийгөө өрөвдөхөөс татгалзаж өнөөдрөөс эхлэн хариуцлагатай байхыг уриалдаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөндөө амьдрах биш ирээдүйн зорилготой хөдлөгдөж амьдрах тухай өгүүлдэг. Бидний хамгийн том айдас бол бусдад таалагдахгүй байх. Гэтэл та бүх хүнд таалагдахыг хичээх тусам өөртөө бүр их худал хийж эхэлдэг. Бусдын хүзээлтэд нийцүүлэх гэж дотоод дуу хоолойгоо дарахад амархан. Гэхдээ энэ нь жинхэнэ нэрх чөлөөг үгүй хийдэг. Адларын нэг чухал санаа бол бусдын асуудлыг өөрийн асуудлаас ялгаж сурах. Хэн нэгэн таныг боллоо гэд. Та өөрийгөө олох ёсгүй. Таны үнц нь бусдын бодлоос хамаарахгүй. Тэдний үнэлгээ тэдний асуудал. Таны үүрэг бол өөрийн үнцнээ мэдэрч өөртөө үнэнч амьдрах. Энэ бол хэлбэр биш. Гэхдээ хичнээн хизүү байсан ч энэс таны сэтгэлийн амар амгалангийн нэхлэл. Өөртөө төвлөрөх, өөрийнхөө байх зориг бол бусдад таалагдахгүй байх магадлалтай ч амьдралаа өөрийн гараар бүтээх жинхэнэ нэхлэл юм. Номын төгсгөлд ухаант багш хэлдэг. Аз жаргал гэдэг бол бусдаас тусламж хүлээх биш. Харин өөрийгөө хүлээн зөвшөөрч хэн нэгнээс хараад бус амьдрах явдал юм. Та амьдралдаа үнэхээр их чөлөөтэй бай гэж хүсэж байгаа бол танд нэг зүйл хэрэгтэй. Энэ нь бусдад таалагдах албагүй байх зориг. Энэ номын гол сургамж бол өнгөрсөн нь таныг тодорхойлохгүй. Таны өнөөдрийн зорилго шийдвэр таныг бүтээнэ. Бид ихэнхдээ би ийм хүн болсон нь өнгөрсөнд болсон тийм зүйлээс болсон гэж өөрсдийгөө зөвтгөх гэж оролддог. Гэхдээ Азарын сэтгэл судлал үүнийг үгүйсгэдэг. Тэрээр бидний зам чанар, хандлах, авир энэ бүхэн нь шалтгааны үр дүн биш. Харин зорилгоос ургасан сонголт гэж үздэг. Өөрөөр хэлбэл би дуугүй зантаа гэж хэлж байгаа бол энэ бол таны өнгөрсөөс шалтгаалаад та тийм болсон хэрэг биш. Харин хүмүүсээс сайга барих гэсэн зорилгоор дуугүй байхыг өөрөө сонгож байгаа хэрэг. Энэ ойлголт онцгой хэцүү байж мэднэ. Гэхдээ нэг зүйл маш тодорхой. Хэрвээ таны одоогийн байдал сонголтын үр дүн юм бол өөр сонголт хийх боломж танд үргэлж нээлттэй. Энэ бол жинхэнэ эрх чөлөө. Сонсогч та энэ намаас дараах зүйлсийг ойлгож авна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрснөөс үл хамааран өнөөдөр та өөрөөр амьдрах боломжтой. Та бүх хүнд таалагдах албагүй. Бусдын асуудлыг өөрийн асуудлаас ялгаж сурах нь сэтгэлийн амар амгалангийн үндэс юм. Үнэнч амьдрах зориг бол хамгийн том эрх чөлөө. Тэгэхээр та өнөөдөр хэн нэгэнд таалагдахын төлөө өөрийнхөө үнсэн үзэл бодлыг золиосох уу? Эсвэл зориг гаргаж хүлээлтээс чөлөөлөгдөж өөрийнхөө амьдрах уу? Энэ асуултыг эрхэм сонсогч танд үлдээгээд өнөөдрийн дугаараа энхүү жаргая. Дараагийн дугаараар уулзлаа баяртай.